За блокчейн, биткойн гэд одоо олон нийтийн анхаарлын төвд байгаа сүүлийн үед маш халуун сэдв болоод байгаа зүйлийг бүгд мэдж байгаа бах. Тэгвэл гол нь энэ блокчейн, биткойн хүмүүс маш их хүмүүс холдог, сольдог. Блокчейн гэдэг зүйлийг одоо эхлээд ярьсан дээр бах. Яагаад гэвэл блокчейн гэдэг нь өөрөө энэ биткойнгийн үндсэн систем. Биткойн нь болохоор энэ блокчейн гэдэг системний зүгээр хэрэглээ. Зүгээр нэг жижигхэн хэсэг гэсэн үг. Одоо энэ том платформ системийн зүгээр нэг жижиг хэсэг санхүүгийн талынх нь санхүүгийн салбарын хэрэгсэл гэсэн үг. Блокчейнийг энгийнээр тайлбарлавал зур төвлөрсөн бус бүртгэлийн систем гэсэн үг. За блокчейний үндсэн 6 элементтэй мэдээж энэ захин болтол бүртгэлийг захин бүртгэдэг, интернетэд суурилсан байдаг. Нууцлал хийгддэг. Нууцлал нь болохоор бүх мэдээллийг encryption буюу код үсэг болгож нууцладаг байгаа. Тэгээд дээрэс нь төвлөрсөн бус тэгээд дата интернеттэй болохоор хоорондоо дата хуваалцдаг. Хамгаалалт маш өндөртэй. P2P буюу харилцагчаас харилцагчийн хооронд буюу хүнээс хүний хооронд ямарваа нэгэн дундаа байгууллагагүйгээр мэдээлэлээ солилцдог гэсэн үг. За төвлөрсөн бус гэж яг юу гэж нэ вэ гэхээр одоо бүх энэ блокчейн холбогдсон компьютерүүд системүүд гүйлгээнүүдийг бүгдийн үнэн зөвийг батлаж төвлөрсөн бус байдлаар гүйлгээг баталдаг байгаа. Тэгснээр бүх тэр бүртгэл хийж байгаа компьютерүүд, системүүд өөр дээрээ бүртгэлтэй байна гэсэн үг. За одоо энэ дээр илүү дэлгэрэнгүй харагдана. Яаж ажилтдаг талаасаа. За гүйлгээний нэг тодорхой хэмжээний гүйлгээний хүсэлт илгээдэг. За энэ мөнгө байж болно. Тодорхой хэмжээний өгөгдлийг шилжүүлэх, ер нь бүх төрлийн гүйлгээний хүсэл. Бүх төрлийн гүйлгээг блокчейнээр хийх боломжтой байгаа. За жишээ дотор энэ гүйлгээний хүсэлт гаргалаа. Эхний зүүнтлийн дээдлэлт хажуу тишээ явлаа. Бүх энэ компьютерт бүх сүлжээнд холбогдсон байгаа компьютерууд гүйлгээний өгөгдлийг батлна. За жишээлбэл мөнгө шилжүүлж ийн гэвэл батлах зүйлүүд юу вэ гэвэл эхний мөнгө шилжүүлж байгаа харилцагчид хангалттай балансан дээр мөнгө байгаа юугүй гэдгийг шалгана. Энийг батлна. Хоёрт нь болохоор хоёр харилцагчийн дансны дугаар үнэн зөв байна уу гэдгийг батлна. Батлаад бүх юм батлсны дараа шинээр юм блок үүснэ. Одоо биткойн дээр одоо 1 мегабайт дата 1 мегабайт гэж ярьж байгаа. Тэгэхээр нөгөө бүх өгөгдлийг коджуулсны дараа тэр чинь тодорхой хэмжээний файл болж байгаа. Тэ? Файл болонгууд тэрийг багцлаад 1 мегабайт хүртэл багцлж жагаад блок үүсэж байгаа. Блок үүснээрээ нөгөө блокчейн буюу гинжин хэлхээндээ оруулж байнгын солигдох боломжгүй бүртгэл рүү оруулж гэж байгаа гэсэн үг. Тэгээд бүртгэл хийгдсэний дараа гүйлгээ амжилттай гэсэн үг. За давуу талууд нь юу вэ гэхээр ил тод байдал. Хүмүүс бас нэг буруу ойлголт төрөөд байгаа. Энэ биткойныг хоорондын гүйлгээ, блокчейн дээр хийж байгаа гүйлгээ ерөөсөө нууцлагдмал харах боломжгүй одоо бүх мэдээлэл нь нууц байдаг гэдэг. Энэ бол шал хотлоо. Харин ч бүх юм нь ил тод байдаг. Нууцлагдмал зүйл юу байна вэ гэвэл одоо банкны данс гэдэг шиг одоо биткойн эзэмшиж байгаа данс нь өөрөө маш олон код үсгэний комбинац болохоор яг тэр дансны ард хэн байна вэ гэдэг нь бол мэдэгдэхгүй. Тэгвэл саяны нөгөө байнгын гинжин хэлхээний бүртгэл дээр хинээс ямар данснаас ямар данс руу хідэн одоо биткойн хэд дээр тодорхой хэмжээний өгөгдлүүд шилжсэн бэ гэдэг нь бол байнгын өөрчлөгдөхгүй харагдаж байдаг. Үнэн зөв хяналт ил тод байгаа болохоор байнгын бүртгэл миний хэлснээр нөгөө гинжин хэлхээнд орчиж байгаа болохоор ахиж өөрчлөх бол боломжгүй. Яагаад өөрчлөхийн тулд нэг л боломж байгаа. Тэр юу вэ гэхээр сүлжээнд орсон бүх компьютер дээр байгаа өгөгдлийг нэгэн дор өөрчлөх. Одоо жишээлбэл нэг Mobicom-ыг жишээ татъя л да тий. Эсвэл за зүгээр нэг дата хадгалдаг компани жишээ татъя. Нэг газар том сервертэй дататай тэрэн рүү нэвтэрч ороод өгөгдлийн тэр том сервер датагаас солиход бүх системд холбогдсон байгаа өгөгдөл нэгэн зэрэг өөрчлөгдөнө. Блокчейн дээр болохоор нөгөө бүртгэл хийсэн, баталгаажуулсан бүх компьютер дээр нэгэн зэрэг солихын сольж иж тэр өмнө хийгдсэн гүйлгээний өгөгдөл нь өөрчлөгдөнө. Тэгэхээр энэ нь бол баг боломжгүй зүйл гэсэн үг. Нэг гүйлгээ хийгдсэн бол тэрний өгөгдлийг ихэж өөрчлөх боломжгүй, буцаах боломжгүй. Тэгээ маш бага зардалтай. Яагаад гэвэл ямарваа нэгэн дундын санхүүгийн байгууллага байхгүй, хоорондоо бие биенийхээ гүйлгээг баталж өгснөөрөө маш бага зардалтай гүйлгээ хийгддэг байгаа. За хэрэглээний хувьд одоогийн хамгийн өргөн хэрэглээнд хэрэглэж байгаа гэвэл санхүүгийн үйлчилгээнүүд хамгийн тод жишээ нь бол биткойн.
захим санал өгөх одоо Эфиоп орон өөрсдийн энэ сонгуулийг захимаар санал өгөх энэ блокчейн дээр санал өгөх тал дээр ажиллаж байгаа. Монголд гэхэд жишээ татгаад нөгөө давхар санал өгсөн, санал өгөөгүй, хүний өмнөө санал өгсөн гэж баахан асуудлууд үүсдэг. Тэр асуудлууд алга болж байгаа. Яагаад тэгэхээр хүн болгонд нь нөгөө өөрийнх нь адресыг өгчвөл тэр хүн адресаараа ороод саналаа өгчвөл бүгд баталгаажуулаад ахид санал өгөх боломжгүй, саналаа өөрчлөх боломжгүй болчихж байгаа. Эрүүл мэндийн үйлчилгээ. Миний бодлоор яг санхүүгийн үйлчилгээний дараах хамгийн том салбар бол эрүүл мэндийн үйлчилгээ. За яагаад гэвэл одоо ахаал жишээ татъя бид нар нэг эмнэлэг дээр очиод үзүүлээд шинжилгээ өгөөд нэг цааслал авдаг. Тэгээ тэр эмнэлгийн датан дээр хадгалагддаг. Гэтэл одоо тэр эмнэлэг дээр үзүүлчихэд яаралтай нэг өөр эмнэлэг рүү ороход ахаал нөгөө шинжилгээг шинээр өгөх шаардлагатай болдог. Яагаад гэвэл тэд нар таны өвчний прогноз өмнөх түүхийг мэдхгүй. Хэрвээ энийг блокчейн дээр хооронд нь холбоод өгвөл эмнэлгүүд датагаа хуваалцах боломжтой байгаа. Аюулгүй. За бас нэг асуудал нь гэвэл одоо таны регистрийн дугаарыг мэджил байвал одоо тухайн эмнэлгийн сувлэгч муугаар бодоход сувлэгч ч юм уу одоо ажилт нь ороод таны бүх хувийн мэдээллийг харах боломжтой байгаа. Хэрвээ блокчейн дээр очивол та өөрөө нэг юм код үсгний данстай олчихно. Одоо таны карт гэх юм уу да тий данстай болоод тэгээд тэрийгэ үзүүлэнгүүт бүх эмнэлэг дээр очиод нөгөө хуваалцсан датагаа аваад авах боломжтой байгаа. Нэг эмнэлэг дээр шинжилгээ өглөө, дараагийн эмнэлэг дээр нь очиод хэрвээ картаа үзүүлээд тэр дансаараа ороход, бүтэн систем руугаа ороход бүх мэдээлэл чинь таныхаа гараад ирэх боломжтой байгаа. Давуу тал нь блокчейний маш том давуу тал бол энэ байгаа эмнэлгийн эрүүл мэндийн салбарт. За захим иргэний үнэлэх, бүртгэлийн систем тэгээд татварыг бас одоогийн байдлаар маш эрчимтэй ярилцж байгаа. Гэхдээ яг ямар системээр, ямар технологи ашиглаж татвар авах вэ гэдэг дээр шийдэлт бол одоохондоо хүрээгүй байгаа. За блокчейн гэдэг систем нь иймэрхүү юм байна. Тэгээд тэрэн дээр ажиллаж байгаа анхны санхүүгийн бүтээгдэхүүн болох энэ криптовалют, мөнгөний интернетийн мөнгө гэж яг юу вэ гэдгийг ярилцээд тэрнээсээ өмнө мөнгөний түүх, яг мөнгө гэдэг зүйл хүний амьдралд ямар нөлөөтэй байдгийг, ямар зорилготой байдгийг гэдгийг ярьсан дээрх. Мөнгө нь өөрөө нийгмийн хэрэгцээг хангах зорилготой зүйл, хэрэгсэл. Гурван төрлийн хэрэгсэл, гурван зүйлд хэрэглэгдэх хэрэгсэл, альва зүйлийн өртгийг хэмжих, арилжаа хийх, хуримтлал үүсгэх хэрэгсэл байгаа. Тэгээ мөнгөний шин чанар нь өөрөө хэд хэдэн шин чанарыг агуулдаг. Харилцан ялгаагүй. Одоо 50000 төгрөгийн дэвсгэрт яг л нөгөө 50000 төгрөгтэй ижилхэн байх. Чингис хааны зураг байвал нэг 50000 дээр Чингис хааны зурагт нөгөө 50000 дэвсгэрт дээр Сүхбаатар Жанжингийн зураг байх ёсгүй. Бүгд яг ижил ялгаагүй байх ёстой. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо Монгол төгрөг, Монголын нутаг дэвсгэр дээр хаач утсан хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Хуваагдах чанартай байх ёстой. 100000 төгрөг, 2-5000 эсвэл 100000 төгрөгтэй тэнцэх гээд хуваагдах чанартай хэрэгтэй байгаа. Тэгээ зөөвөрлөхөд авсаархан эдлэгээ сайтай ховор хомс одоогийн гэхдээ мөнгөний систем бол тодорхой хэмжээгээр ховор хомс оловч яг бүрэн хязгаарлалт бол биш байгаа. Тэрийг дараа нь би ярина. Үнд өөрийн үнцэн агуулж байгаа. Тэгээд баталгаажуулах боломжтой гэж байгаа. За анх 25000 жилийн өмнө мөнгөний систем бартерын системээс үүссэн гэж байгаа. Гэхдээ яг яагаад үүссэн гэдэг нь бол илүү сонирхолтой байх. Яагаад үүссэн бэ гэвэл нэг ан чи яваад ан нагнадаг. Яагаад тэр өөрийнх нь хийж чаддаг зүйл. Гэхдээ өөрийнхөө амьдралын хэрэгцээндээ өөрийнх нь хийж чаддгүй зүйлийг өөр хүнээс судалдаж авах хэрэгтэй байгаа. Тэхийн тулд бартерын систем үүссэн. Гэхдээ энэ хүн махаа агнчаад хүмүүст махаа тараахтаа хинт хэдэн хил мах өгөө гэдгийг бүртгэх шаардлагатай болсон. Тэгэхээр анх бартерын систем нь хинд юу зээлснээ бүртгэх зорилготой үүссэн байгаа. Анх болохоор махаг нэг омог болохоор одоо чулуу болдог ч юм уу те газар чулуу болоод за тэр нь тэдээ өгсөн гэсэн бүртгэл хийдэг. Эсвэл одоо өөр газар нь шош гэх мэт зүйл ашиглаж бүртгэлээ хийдэг байсан байгаа. Тэгээ мөнгөнийс яг нөгөө түрүүний шин чанаруудыг харахаар анхны бартерын систем нь бол ямар ч мөнгөний шин чанарыг өөртөө агуулаагүй. За тэгээд 5000 жилийн өмнөөс алт үүссэн байгаа. Яагаад гэвэл хоорондоо улс орнууд омгууд хоорондоо худалдаа хийх гэхлээр нөгөө мөнгөнийх нь бартерын системийнх нь эд зүйлс нь өөр байсан. Тэгэхээр тэднэрт нэг төрлийн тийм мөнгө хэрэгтэйсэн. Тэр нь алт. 5000 жилийн өмнө алтыг тэгж ашиглаж эхэлсэн.
Энэ харилцан ялгаагүй мөнгөний баг бүх чанарыг агуулдаг өөртөө баг төгс хэлбэр өөрөө бүр хязгаарлагдмал нь бол 100 хязгаарлагдмал дэлхий дээр байгаа алтны нөөцөөр хязгаарлагдмал байгаа. Тэгээд зөөвөрлөхөд гол нь зөөвөрлөхөд авсаархан биш. Тэгээ хуваагддаг байсан алтан гол маанууд. Тийм ч тэгээд бас дээрэс нь хүмүүс илүү эдлгээнд гоёл чимгэлд ашигладаг болсон. Мөнгөний утга нь өөрөө алдагдаад тэгснээр 2500 жилийн өмнө зоосон мөнгө үүссэн. Зоосон мөнгө нь болохоор яг алтны мөнгө чанарыг агуулж байсан. Гэхдээ илүү хуваагдах чанарыг үүсгэсэн. Дээрээс нь зөөвөрлөхөд тодорхой хэмжээгээр авсаархан болгосон. Гэвч их хэмжээгээр авч явахад бас тодорхой хэмжээний асуудалтай байсан. Тэгээ 1000 жилийн өмнөөс юан гүрнээс цаасан мөнгийг үүсгэсэн байгуулсан. Харилцан ялгаагүй мөнгнүүд цаасан мөнгө нь өөрөө нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, хуваагддаг, зөөвөрлөхөд авсаархан. Гэхдээ гал усны аюултай. Тэгээд дээрэс нь бид түр хэлсэн тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал. 1970 оноос өмнө долларын ард алт байдаг байсан. Одоо болохоор 1970 оноос хойш мөнгө гэдэг зүйл цөөр хүний ихтгэлцэл дээр тогтдсон байна гэдгийг ойлгоод тийм концепт үүсгээд долларын ард алт байха болсон. Тийм учраас одоо мөнгө нь яг үйлдвэрлэсэн хэмжээгээр хязгаарлагддаг байгаа. Тэгээс бол жил болгон энэ мөнгийг нэмж эдийн засгийн циклээс шалтгаалаад тодорхой хэмжээгээр хэвлэж байгаа. За жишээ татахад доллар сүүлийн 10 жилд нийт хэвлэсэн хэмжээ 8 дахин өссөн байгаа. Тэгээд үн цэнтэй гэхээр тодорхой хэмжээний асуудалтай. Тэгээд цаанаа яг юу байгааг мэддэхгүй. Зүгээр л цаас. Хэрвээ тэр зүйлд итгэхээ хүмүүс итгэл нь буурах юм бол энэний үн цэн нь буурна. За гал усны аюулаас хамгаалахын тулд 1974 онд бэлэн бус төлбөр тооцоог нэвтрүүлсэн системд. Гэхдээ дундаа нэг заавал санхүүгийн байгууллага байсан болохоор шимтгэл төлж ирсэн. Тэгээ 2009 онд биткойн гарч ирсэн. За цахим малт гэдэг байгаа. Энэ нь болохоор өөртөө бүх мөнгөний шин чанарыг өөртөө агуулж байгаа. Харилцан ялгаагүй крипто валют гэх криптограф гэдэг цаанаа энэ код үсгээрээ кодлогдсон байгаа. Тэгэхээр хоорондоо харилцан ялгаагүй байгаа. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эхэлж байгаа. Дэлхийн томоохон байгууллагууд хүлээн зөвшөөрөөд одоо Япон бүр хуульчлаад дэлгүүрүүдэд одоо төлбөрийн хэрэгслэр хүлээн зөвшөөрж эхэлж байгаа. Хуваагдах чанар бол маш сайн. Нэг биткойн өөрөө дотроо 100 сая ширхэг нэгжтэй байгаа. 100 сая ширхэг сатоши, нэгжийн сатоши гэж нэрлэдэг байгаа. Зөөвөрлөхөд авсаархан эдлэгээ байхгүй. Яагаад гэхээр энэ нь өөрөө захим. Интернет холбогдсон л байвал та өөрийнхөө төрөвчөндөө холбогдоод гүйлгээ хийх боломжтой байгаа. Ховор, хомс өөрөө 21 сая үйлдвэрлэгдэх боломжтой, олборлогдох боломжтой гэж байгаа. Олборлолт гэдэг нь болохоор би дараа бас энэ дэлгэрэнгүй тайлбарлана. Үн цэнтэй байгаа өөрөө. Бас л гэхдээ ихтгэлцэл дээр суурилсан үн цэн. Хүмүүсийн авч зарж байгаа үнээс нь арилжааны үнээс шалтгаалж байгаа одоо үн цэн байгаа. Тэгээд бусад доллар валют руу, ихэнх валют руу бол хөрвж байгаа биткойн. Тэгээ ягаад зүгээр бид нар ингээ шилжилт үүсээд байна гэдээ бас гайхчих магадгүй байна. Энэ дээр зүгээр энгийн жишээ татхад анх шуудан бид нар ч гэж яах вэ? Нилээ ахмад хүмүүс цаас аваад балаар бичээд тэрийгэ дугтуулаад шуудан дээр очиод марк аваад явуулдаг байсан. Интернет үсээд SMTP гэдэг протокол гарснараа зөв утсаараа ч хамаагүй интернет холбогдсон л байвал тэрийгэ дэлхийн хаашаа ч хамаагүй үнгүй шууд явуулах боломжтой болсон. Харилцаа холбоо муу юм адил. Хэдхэн жилийн өмнө бид нөгөө гадаадад оршин суугаа хамаатан садан руугаа ярих гэж нэг 6000 12000 төгрөг карт аваад нөгөөт нь 2-3 минут яриад дуусчдаг байсан бол одоо интернет л холбогдсон байвал дэлхийн хаашаа ч хамаагүй энэ Viber, WhatsApp гэдэг Facebook гэр ашиглаад хаашаа ч хамаагүй үнгүй ярьдаг боломж нэгдсэн байгаа. Энэ дээр мөн адил санхүүгийн систем дээр бас шинжилэл үүсгээд заавал банкн дээр очиод өөрийгөө мөнгө гэдгийг батлуулах гад одоо иргэний үнэлэх юм уу пассвортоо үзүүлээд тэгээ бүх юмаа гараараа бичээд тэгэж удаан тэгээ банкнд өндөр шимтгэл төлөхгүйгээр шууд компьютероосоо утаснасаа захим одоо үйлчлэгийг ашиглан биткойн шилжүүлэх боломжтой байгаа.
Энэ зарим тохиолдолд биткойн шилжүүлэхэд үнэгүй, зарим тохиолдолд маш бага зардалтай байдаг. За, крипто ойлголт дундаасаа энэ биткойн гэдэг зүйл яг юу вэ гэвэл анх 2009 онд Сатоши Накамото гэдэг хүн зохион байгуулсан энэ биткойныг. Яаж зохион байгуулсан бэ гэвэл анх 1990 оноос хойш Cypherpunk гэдэг хэсэг бүлэг хүмүүс байсан. Энэ хүмүүс 1990 оноос хойш уулзалт зохион байгуулж хүмүүсийн мэдээллийн аюулгүй байдал, либералчдын талаар маш их ярьдаг байсан. Тэдний анхны хамгийн том ярьдаг сэдвүүдийн нэг бол санхүүгийн үйлчилгээ, бидний өдөр тутмын үйлчилгээ. Яагаад хүн картаараа одоо мэдээлэл нэг газар очиж зурхад тэр мэдээлэл нь банкн дээр хадгалагдаад хэрвээ бидний картын хуулгыг авбал бид нар хаана юу хийжсэн, хаана юу авсан бэ гэдгийг бүх мэдээллийг гаргах боломжтой байгаа. Тийм зүйлээс яагаад бид нар заавал хүмүүсийн мэдээлэл өөрсдийн хувийн нууцаа алдах ёстой юм бэ гэдэг талаар ярилцаад байжсэн чинь 2009 онд яг тэр бүлэг хүмүүс рүү Сатоши Накамото гэдэг имэйлнээс энэ биткойны талаар төсөл ирсэн байгаа. Тэгээд тэрийг 2009 оноос хойш ашиглаж эхэлсэн тэр бүлэг хүмүүс. За тэгэхээр биткойн нь болохоор өөрөө интернет мөнгө гэж болно. 3 төрлийн үндсэн системтэй P2P систем буюу хэрэглэгчээс хэрэглэгчийн хооронд дундаа ямарваа нэгэн санхүүгийн болон засгийн газар байхгүй хоорондоо харилцагчид шууд шилжүүлэх боломжтой байгаа. Тэгээд өөрөө цаанаа захим алгоритмтай бүх одоо бид түрүү хэлсэн нэг биткойн өөрөө 100 сая ширхэг хуваагддаг. 100 сая сатоши. Сатоши болгоно давтагдшгүй код үсгэний комбинац байгаа. Тэгэхээр алгоритмынхаа дагуу 21 саяыг үрждэг нь 100 сая ширхэг тийм давтагдшгүй код үсгэний алгоритм явж байгаа гэсэн. Тэгээд төвлөрсөн бос бүртгэл холбогдсон бүх олборлож байгаа олборлолт хийдэг машинууд нь бүх гүйлгээг баталж өгснөөрөө бүх гүйлгээний бүртгэлийг өөр дээрээ хадгалснараа төвлөрсөн бос бүртгэл үүсгэж байгаа. Тэгээд 21 сая биткойн олборлогдох боломжтой. Одоогийн байдлаар 16.8 сая нь олборлогдсон байгаа. 2140 онд хамгийн сүүлийн биткойн олборлогдно. Тэгэхдээ та бүхэн бас гайхчих магадгүй. Одоо 2009 оноос хойш 9 жилийн хооронд 16 сая нь 17 сая нь олборлогдчиход 4 гаруй сая нь одоо 100 хэдэн жил болох юм байна. Яагаад гэж асууж магадгүй байх. Тэр болохоор олборлолт би одоо дараа нь дэлгэрэнгүй ярихаар энэ асуултанд хариулагдана. Тэгээд анхны сонирхолтой фактууд гэвэл анхны том гүйлгээ байгаа. 2010 оны 5 сарын 22-нд анхны том гүйлгээ явсан. Энэ нь яасан бэ гэвэл нэг программист цахим хуудсанда надаа энэ нэг биткойн гэж зүйл байна. Энийг нэг юм болгож үзэх гэсэн гэж бичгээд найзанд холбогдоод надаа биткойн өгч би чамд 2 пицца аваад өгье гэсэн байна. 10,000 ширхэг биткойн шилжүүлээд найз руугаа 2 ширхэг пицца авсан байна. Тэгээ ингээ одоо харахаар ханш одоогоор ойролцоогоор $12,000 гэхээр $120,000 120 сая доллараар 2 ширхэг пицца идсэн. Ийм хүн байна. За тэгээ биткойны өсөлт гэхээр анх олон нийтэд арилжаалагдаж эхлэхдээ 10 оны 7 сард 9 центээс эхэлсэн байна. 11 оны 2 сард $1 үрсэн. 11 оны 3 сарын сүүлээр зөвхөн доллар дээр биш бусад том валют руу хөрвдөг болсон. Ингэснээр маш өнөө олон анхаарлыг татаж 11 оны 6 сард $10 үрсэн байна. Жил хүрэхгүй хугацаанд мөнгөө 110 дахин нуглах буюу 11 сая % өсөлт үзүүлсэн байна. За тэгээд тодорхой хэмжээний зах зээлийн эрэлт нийлэлтийн хуулиараа буцаж market correction буюу зах зээлийн засвар цэвэрлэгээ үүсээд тодорхой хэмжээгээр үнэ нь унаад тэгээд 12 оны 11 сард WordPress буюу олон улсын сэтгүүлчдийн захин хуудсан дээр биткойны талаар маш эрг мэдээлэлүүд гарч ирсэн байгаа. Биткойны талаар маш их ярилцаж эхэлсэн. Эннээсээ дахиад хүмүүс маш их анхаарал татаад 13 оны 3 сар гэхэд $100 үрсэн байгаа. 3 жил хүрэхгүй хугацаанд 110,000% өсөлт. За 13 оноос хойш маш их идэвхтэй үйл ажиллагаанууд явагдаж эхэлсэн биткойнтэй холбоотой. 13 оны сүүлээр Америкийн том компаниуд биткойны талаар ярилцаж эхэлж энийг төлбөрийн системд нэвтрүүлэх талаар ярилцаж эхэлсэн байгаа. Тэгжэл 13 оны сүүлээс 16 он хүртэл биткойны хар өдрүүд одоо эхэлсэн байгаа. Тэр нь яасан бэ гэвэл 13 оны сүүлд Хятадаас мэдээлэл гаргаад бүх санхүүгийн байгууллагуудыг биткойнтой холбоотой гүйлгээ хийхгүй, биткойноор үйлчлэгээ үзүүлэхгүй гэсэн хориг тавьсан байгаа.
ингээд байж идэл Дани хажуугаар дайжин гихчээр Америкийн татврын байгууллага IRS биткойныг хөрөнгө гэж үзээд биткойн дээр гарч байгаа ашигаас татвар аавна гэдэг. Ашигын татвар аавна гэсэн мэдээлэл гаргасан. Тэгээ бахаа байж идэл биткойны хакт болсон гэдэг. Гэхдээ гол нь хүмүүс бас энэ дээр бас нэг мэдээ тодорхой зүйл тодруулж хэлэхэд биткойн болон блокчейн өөрөө хакт болох бол ямар ч боломжгүй. Биткойныг арилжаалж байгаа нөгөө биткойн та бүхэн одоо захин интернет холбогдоод нэг биржээс биткойн худалдаж авдаг. Тэр бирж нь өөрөө халдлага дуртаад өөр дээрээ байгаа биткойнаа алдахаараа хактуулж байгаа буюу халдлага дуртж байгаа гэж ярьдаг. Тэгэхээс бол биткойн нь өөрөө хактуулна гэсэн ойлголт бол байхгүй. За тэгээд 15 оны хүртэл маш их хэмжээгээр унсан. $1200-оос $200 хүртэл баг унсан байгаа. 15 оны сүүлээр Европын холбооноос биткойн өөрөө мөнгө юм байна, мөнгөнд тэмдэгт юм байна. Энэ дээр татвар авахгүй гэсэн мэдээлэл гаргасан. Энээс хойш маш их хэмжээний өсөлт үзүүлээд 16 онд $1000 хаагдсан байгаа. Тэгээд 16 он гарснаас хойш 17 онд бол биткойны маш их хүмүүс анхаарлыг авсан. Тэгснээр бас тодорхой хэмжээгээр хятад дахиад хориг тавьсан байгаа. Шинээр криптовалют гарах буюу ICO гэдэг зүйлийг хориглосон байгаа. Тэгээд тодорхой хэмжээгээр биткойн унсан боловч сая 17 оныг дуусгаад биткойн өөрөө $20,000 хүрсэн. Тэгээд одоогийн байдлаар нэг $12,000 тавьж байгаа. Яагаад $20,000 хүрчээд $12,000 хүрсэн бэ гэвэл миний бодлоор нэгт энэ өөрөө хэтэрхий тодорхой хэмжээний хөөсрөл үүссэн. Эрэлт нийлүүлэлтээрээ. Тэгээд хоёрт болохоор криптос гэдэг маш их хэмжээний 15 онд биткойн худалдаж авсан сан $60 сая тэнцвүүц 60 тэрбум доллартай тэнцвүүц биткойноо зарсан байгаа, зах зээл нийлүүлсэн. Сан нь өөрөө хаагдсан. Эннээс олж мэдээж нийлүүлэлт гисэнгүүт үнэн нь унна. Тэгээд дээрэс нь тодорхой хэмжээний улс орнууд тодорхой хэмжээний хориг тавих эсвэл хуульчлах талаас нь ярьж эхэлсэн. Зохицуулалтын талаас ярьж эхэлсэн. Энэ нь өөрөө тодорхой хэмжээгээр цөрөг мэдээ үзүүлж өөрөө одоогийн байдлаар маш өмнө шигээ хэлбэлцэхгүй $12,000 дээр тогтворчсон байгаа. За энэ их сонирхолтой түүх. Энэ Стэн гэдэг манай найз Монголд ирсэн. Өөрөө болохоор 11 оноос хойш биткойнд хөрөнгө оруулалт хийсэн. $1 хатнаа авч ирсэн. Америкт танилцж ирсэн цог. Би Америкт өөрөө сурдаг байсан. Тэгэхэд биткойны талаар уншаад автагаа холбогдсон. Баруунд болохоор ихэнх гэр бүлүүд хүүхдүүдтэй хадгаламж үүсгээд орхисон байдаг. Тэр хадгаламжийн мөнгөөр ойролцоогоор €30,000 байсан өөрт нь. Тэр мөнгөөр бүгднгээр нь биткойн авчигээд аавдаа хэлсэн чинь аав нь бол тоогоогүй. Тэгээд шууд Австрид амьдардаг. Тэгэнгүүт шууд Австрал руугаа нисээд Бельгид амьдардаг. Бельги рүү нисээд аавдаа ахаад уулзаад тайлбарсан чинь аав нь ахаад ойлгоогүй. Тэр хүсэлтийг няцаасан. Одоо биткойн авах мөнгөний хүсэлтээ. Тэгэнгүүт өөрөө бичиг баримтаа цуглуулаад шууд банкн дээр очиод хүчээр өргөдөл гаргаад банкнаас мөнгө аваад биткойнд авсан $1 хатна €30,000. Тэгээд Монголд сая сүүлд 17 онд сүүлээр ирээд энэ 17 оны 10 сарын 13-нд Шангрила Молл авахсан зураг байгаа. Rolex шинээр цаг ирсэн байсан. Тийшээ ороод би энэ цаг аягүй таалагдж байна. Энийг авмаар байна. Гэхдээ надад биткойн байна гэдэг. Тэгээд биткойн нь болохоор хүн рүү шилжүүлээд тэр хүн биткойн аваад тэгээд энэ мөнгөнд Rolex руу шилжүүлсэн байгаа. Гэхдээ энэ цаг нь болохоор $25,000 үнэтэй цаг, шинэ гарсан цаг. Гэхдээ Стэни яг энэ цагны өртөг нь болохоор $4.5 тэгээд 6 жилийн цаг хүлээсэн цаг байгаа. Дэлхий дээр ерөөсөө юм түүх байхгүй бах. Rolex цаг аваад ерөөсөө үнэн өснүүлэхээс л унжижсэн баг түүх байхгүй. Тэгэхээр $4.5-оор баг дэлхийн хамгийн үнэтэй цагийн нэг болох Rolex цагийг авсан байгаа. За тэгээ бас бодож магадгүй яагаад энэ нэг гарт баригддгүй юмд итгэх хэрэгтэй юм бэ? Захим зүйл итгэх хэрэгтэй юм бэ гэдэг. Жишээ байна. 99.1-т дугаар. Гэтэ би энэ дээр нөгөө сөрөг мэдээ явуулаагүй зүгээр жишээ татчих байгаа шүү. Биткойн одоо $12,000 үнэтэй. Дундаж 99.1-т дугаар бол $10,000 үнэтэй байгаа. Зах зээл дээр. Хоёулаа хязгаарлагдмал. За 99.1 бол 10,000 шиг байгаа. 0-0 0000-аас 99 хүртэл 10,000. Биткойн өөрөө 21 сая ширхэг. Гэхдээ
цаана хадгалагдж байгаа зүйл гэвэл биткойн ч өөрөө төвлөрсөн бус блокчейн дээр хадгалагдж байгаа зүйл дата. 99.1 болохоор Mobicom-ын зүгээр нэг сервер дээр байгаа. Тэгээд дээрэс нь хүмүүсийн энэ ихтгэлцэл дээр үүсэж байгаа үнц нь болж байгаа. Тэгээд за биткойноос зарлаа гэвэл зүгээр одоо секундын дотор wallet-ноосоо буюу захин төрөвчнөөсөө зарах боломжтой. 99.1 болохоор заавал 99.1 сонирхдаг тэр нэг хязгаарлагдмал зах зээл рүү өөрөө зарах боломж байгаа. Тэгэхээр ялгаа авахгүй Mobicom-ын сервер дээр хадгалагдсан байгаа тоо ийм үнц нь хүрж байгаа шүү гэдгийг би зүгээр жишээ татаж үзүүлж байгаа. За бусад том криптовалют гэвэл Ethereum байгаа, Bitcoin Cash байгаа, IOTA байгаа, Ripple байгаа, Dash байгаа. Энэний үнийн дүнгуудыг би шинжилгээг байна уучлаарай. Энэ оны өмнөх үнийн дүнгууд явж байна. За ер нь бол нийтдээ ойролцоогоор 1300 гаруй одоо энэ криптовалют байгаа зах зээл дээр. Нийтдээ 1300 гаргацсан. ICO буюу IPO гэдэг шиг Initial Public Offering гэдэг шиг Initial Coin Offering гэдэг нэг тодорхой зорилготойгоор ийм койнод гаргаад хөрөнгө татан төвлөрүүлсэн байгаа. Тэгээд тэр нь арилжаалагддаг. Тэгээд 1300 шиг болсон байгаа. Ер нь энэ криптовалютын зах зээл хаашаа явах вэ? Ирээдүйн юу вэ гэвэл энэ энгийн жишээ би олж гаргасан байгаа. За дэлхийд дээр байгаа бүх улсын мөнгөнд тэмдэгтийг доллар руу хөрвүүлээд одоо бүх банкн дээр байгаа мөнгө, бүх доллар байгаа мөнгө, одоо бүх хадгаламжинд байгаа мөнгийг доллар руу хөрвүүлэнгүүт нийтдээ ойролцоогоор 90-80 доллар болж байгаа. Одоогийн байдлаар. За хөрөнгийн зах зээл гэвэл бүх компаниудын үнэлгээг хөрөнгийг нэгтгүүл 66 их 80 доллар. Зөвхөн бэлэн мөнгө буюу бэлэн мөнгөний зах зээл буюу одоо бүх улсын мөнгөнд тэмдэгтийг доллар руу хөрвүүлвэл 30 гаруй их 80 доллар. Алтны зах зээл нь өөрөө 8 их 80 доллар. За дэлхийн хамгийн том компани болох Apple компани 800 тэрбум долларын үнэлгээтэй. Биткойн нь өөрөө 260 тэрбум долларын үнэлгээтэй явж байгаа. Одоо зах зээл дээр. Ингээ харахаар за биткойныг л зөвхөн яриа. Криптогийн орхиод крипто зах зээл нь. Ингээ харахаар биткойн өөрөө бүх мөнгөний зах зээлийн ойролцоогоор 0.2% эзэлж байгаа гэсэн үг. 0.2%. 0.2%. 0.2%. Тэгээд хэрвээ одоо бид нар бүгдээрээ ингээд зах зээл гэж үзээд нэг сая төгрөгтэй байлаа гэж үзэхэд 20% буюу 200 мянган төгрөгөө энэ криптовалют биткойн болгочвол зах зээлийн шилжилт үсээд 0.2%-аас 20% руу орох боломжтой. Ингэснээр зах зээл нь 100 дахин тэлэх боломж бол байгаа гэсэн үг. Одоогийн байгаа үнэ нь 12 мянган доллар. Хэрвээ 100 дахин тэлвэл сая 200 мянган доллар руу хүрэх юм боломж байгаа. Зөвхөн энгийн жишээнээс. Яагаад хүмүүс ийшээ шилжих ёстой вэ гэвэл нэгт шууд одоо гүйлгээ хийхэд маш хурдан хялбар, зардал багатай. Тэгээд тодорхой хэмжээний өөрсдийн мэдээллийн аюулгүй байдал нууцлалыг хадгалж байгаа. За тэгээд олборлолт энэ яг захин валютууд яаж олборлогдож байна вэ гэдэг талаар би тайлбарлая. За би түрүү нэг хамгийн хоёр дахь слайдн дээр гаргаж ирсэн нэг гүйлгээний процессыг тэрэн дээр баахан компьютерт холбогдоод баталгаажаад шинэ блок үүсгэж байгаа гэдэг. Энэ нь өөрөө олборлолт байгаа. Захин валютын. Энэ гүйлгээний өгөгдлийг баталгаажуулаад багцлаад шинэ блок үүсгэх хугацаа нь 10 минут гэж өөрөө систем дээрээ тохирогдсон байдаг. Блокчейн систем дээрээ. Тэгснээрээ шинэ биткойнууд гардаг. Гэхдээ энэ урамшуул одоо баахан компьютерт холбогдоод өөрсдийн гаргаж байгаа хүчин чадлаас шалтгаалж яг энэ тэнцүү хувааж авдаг. Энэ 12.5 биткойн. Энэ нь болохоор 210 мянган блок тутамд буюу 210 мянган одоо гүйлгээ 210 мянган багцлсан гүйлгээ тутамд 50%-аар буурдаг байгаа. Энэ урамшуул нь. Одоогоор ойролцоогоор 500 мянга дахь гүйлгээ дээр явж байгаа. Тэгээд дараачийн урамшууллын одоо хасалт нь болохоор 2021 онд болохоор төлөвлөгдөж байгаа. 2020 оны дундор 625 болно гэсэн. Гэхдээ энэ нөгөө олборлолт болж байгаа ашиг нь ялгаа авахгүй үнийн дүндээ дүн байна. Яагаад тэгэхээр олж байгаа биткойн багасж байгаа хэдий ч үнэн нь өсч ивэл яг нөгөө долларын мөнгөнд тэмдэгтээр бол энэ дүн нь ижлэх юм байна гэж байгаа. Тэгээд олборлолт нь бас өөрөө
удааширч яг биткойн олборлож байгаа тэдэн биткойн олборлоно гэдэг тэр нь арай багасч ихсдэг байгаа. Шалтгаан нь гэвэл нэг том бялуу байлаа гэж бодоход тэрэн дээр нь одоо би 2 хүнтэй хувааж иддэг гэсэн бол эндээс дахиад нэг хүн ороод ирвэл нөгөө бялуугчаа авж байгаа хэмжээнд багасж байгаа. Мөн тэрнтэй ажиллагаа одоо уурхачд буюу биткойн тэр майнинг ажиллаж байгаа хүмүүс нэмэгдэж орвол илүү хурдтайгаар блоко батлаад ирэнгүүт 10 минутаас нөгөө блок үсэх хугацаа 10 минутаас багасаад ирнэ. Тэгэнгүүт нөгөө системээр автоматар 10 минут хүртэл нөгөө блокийн гүйцэтгэх хугацааг нь 10 минут болонгууд блок үсэх хурд нь багасаад буцаад 10 минут болонгууд ч нөгөө олборлох биткойнууд арай багасаад эхэлж байгаа. Ийм системээр ажилладаг байгаа. Энийг бол өөрчлөх бол ямар ч боломжгүй. Тэгээд олборлолтын давуу тал гэвэл нэг ханшийн савлгаа тэгээд тогтмол орлого. Биткойнд хөрөнгө оруулал маш их одоо эсвэл криптовалют хөрөнгө оруулал маш их хэмжээний савлгаа үүснэ. Одоо тодорхой хэмжээний эрсдэлтэй. Гэхдээ олборлолт хийвэл тогтмол байнга тогтмол орлого олсноороо ханшийн савлгаанаас тодорхой хэмжээгээр өөрсдөө хамгаалах боломжтой байгаа. За энэ дээр нэг сонирхолтой тоон жишээ байгаа. Яаж ер нь энэ олборлолт хэр ашигтай вэ гэдэг. Antminer Celsius гэдэг та бүхэн бараг бүгд мэдж байгаа та одоо зах зээл дээр маш их эрэлттэй байгаа биткойн олборлдог төхөөрөмж байгаа. Энэ яг үйлдвэрийн үнээр нь аваад нааша тээвэрлээд 15.5% гайл импортын юугаа татвараа төлвөл ойролцоогоор 7 сая төгрөгөөр орж байгаа. Тэгээд энэ нь өөрөө 13.5 терахаш буюу нөө олборлох хурд нь тийм хурдтай олборлол энэ нь өдөрт 0.2 биткойн олборлож байгаа. Өнөөдрийн хашаар тооцвол ойролцоогоор 77 мянган төгрөг. Тэгээд цахилгааны зардал энэ ханш нь би 15 мянган доллар дээр ботсон баг энэ жишээн дээр. Тэгээд цахилгааны зардал энэ нөр 1.5 кВт буюу нэг эндүү нэг плеттэй тэнцүү тог иддэг. Тэгээд аж ахуйн нэгжийн тог ойролцоогоор 200 төгрөг болдог бүх татвартайгаа бүх нэмэгдэлтэйгээ төлөөд тэгээ 24 цагтаа оржуулахаар 7200 төгрөг байгаа. Тэгээ өдрийн ашиг нь ойролцоогоор 70000 төгрөг. Хэрвээ яг өөрөө ажиллуулад явбал. Гэхдээ энийг бол гэртээ ажиллуулах бол боломжгүй, бараг боломжгүй. Яагаад гэвэл нэгт энэ нь өөрөө маш өндөр дуутай. За яг тэр дууных нь хэмжигдэхүүн нь би марчид. Гэхдээ ойролцоогоор нэг тоос орогчны хэмжээтэй дуурдаг. Хоёрт өөрөө энэ маш их тог шаарддаг болохоор гэртээ тавьбал шатаах магадлал маш өндөр байгаа. Тэгээд дээрэс нь манайхаар пускатл гэдэг нэг зүйл байдаг. Тэрнийх нь ампер нь өөр тогных нь нийлүүлэлт нь өөр таардгүй гэсэн. Тэгснээр гэртээ тавиад шатаасан маш их хүмүүс байгаа. За биткойн болоо энэ блокчейн олборлолтын талаар ингээ та бүхэн дэлгэрэнгүй. За товч мэдээлэл өглөө. Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн олгосон номон дотроос унших боломжтой байгаа. Миний баг ярьсан бүх зүйл багтж байгаа тэр дотор. Тэгээд одоо асуулт хариултууд те. За энэ шинэ технологийн хөгжлийн талаар мэдээлэл өгсөн Золбоо захиралтай баярлалаа. Ард санхүүгийн нэгдэл өөрөө бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд сая 17 оны 12 сарын 18-нд крипто үндэстэн гэдэг хаалттай хөрөнгө оруулалтын хэрэгсэл үүсгэн байгуулсан байгаа. Тэр нь болохоор татан төвлөрөөсөн хөрөнгөөрөө биткойн болон бусад криптовалют руу хөрөнгө оруулалт хийж багц үүсгээд дээрээс нь активийнхаа 35-аас 50% биткойн олборлагч төхөөрөмжүүдийг худалдаа авч олборлол хийж байгаа. Төрийн байгууллагуудын баримталж байгаа чигийг бол бид нар мэдэхгүй. Тэгэхдээ бид нар сүүлийн үед бол Монгол банкнаас мэдээлэл бол гаргасан. Тэгэхдээ тэр нь анхааруулга мэдээж энэ маш өөрөө савлгаатай эрсдлээд байгаад өгөөж гэдэг шиг маш өндөр савлгаатай болохоор зөвөр ийм савлгаатай хэрэгсэл шүү хэрвээ та авбал таны өөрөө чинь эрсдэл шүү гэдэг тийм талаас нь тайлбарласаныг хүмүүс хоригдсан байна гэж айгүйх буруугаар ойлгосон байсан. Тэгэхээр энэ нь өөрөө одоохондоо бол зохицуулагч байгууллагаас нэг ч хоригдсан мэдээлэл бол гаргаагүй. Зүгээр маш эрсдэлтэй хөрөнгө оруулалт, анхааралтай хөрөнгө оруулноо. Таны эрсдлээ та өөрөө үржин шүү гэсэн тийм мэдээлэлүүд гаргасан байгаа. Сүүлийн мэдээгээр гэвэл бид нар татварын ерөнхий газартай холбогдсон. Татварын ерөнхий газар тодорхой хэмжээний мэдээлэл сургалт авсан байгаа. Яг биткойнын блокчейн дээр
Ягаад гэвэл маш их хэмжээний хүмүүс одоогийн байдлаар албарлагч төхөөрөмжөд ажиллаж байгаа. Тэгээд дээрээс нь хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Тэгэхээр энэ дээр одоо татварын асуудлууд үүсэж байгаа болохоор татварынхаа энэ дээр одоо ажлын баг бүрдүүлж байгаа гэсэн мэдээлэл сонссон. Монгол банкны санхүүгийн зөвлөлт хорооны хувьд бол санхүүгийн зөвлөлт хороо арай энэ зүйл рүү ороогүй байгаа. Ягаад гэвэл зохицуулалттай компанийг зохицуулах зорилгоор байдаг болохоор. Тэгвэл Монгол банк өөрөө ажлын баг байгуулсан, ажиллаж байгаа. Одоо манай дараагийн хэлтгэгч Түмэн Цэнгэл захирал илүү дэлгэрэнгүй тайлбарлах яг энэ асуултыг асуувал. За асуулт. Тэнгис захирлаасаа. Одоо санхүүгийн нэгтгэл бол согтруулаад тэгээд хөнгөрөлт хийдэг тийм үйл ажиллагааг багтдаг. Одоо блокчейн технологийн бослыг гайхамшигтай тэр одоо юу хэрэгцээ стартап компаниуд ч юм уу яг тэр мөнгө хэрэгцээтэй байгаа. Тийм компаниуд бол альвааг дуусгахгүйгээр шууд нас мөнгө татдаг. Тэгээд тийм үйлчлэгийг танах хийхгүй байна. Зүгээр л одоо блокчейн гэдэг нэг тэр валютынх нь юу ханшин хараад ханшин дээр давхад болчих юм. Би бол одоо нөгөө Оросгийн мөнгө ирэх тойрны тийм зах зээлүүд дээр бол яг тэр чиглэл рүү яваад байгаа байх шүү дээ. Тэгээд нөгөө одоо шинэ ингээд хөрөнгөний бэжээр дамжуулаад хөрөнгөөр мөнгөийг татдаг бол блокчейн технологи хөгжчихтэй зэрэг түрүү нөгөө таны хэлдээс итгэл зүйн бичнийг тэн дээр үүсвэ. Тэгээд нэг компани одоо шинэ би одоо 100,000 евро одоо тэр нөгөө тийм гаргалаа гэдэг чинь гол хөрөнгө оруулалтын бизнесийн төлбөрийг харж байгаа. Тэгээд дэлхийн хаанаас ч гэсэн тэрнээ холбогдоод аваад болчихж байна. Тэгвэл ганц Монголын нэг хэдэн бүртгүүлийг одоо тик так дээр гаргадаг хэдэн бүртгүүлийг хөрөнгө оруулах гэж харахгүйгээр иргэн дорж байна уу тэр Америкийн юм Монгол бизнес. Би та нарыг тэглэггүй ажиллаад байгаа бол одоо тэгээд ясмоног хөгжилтэй болж байна гэж бодсон. Тэрвээ тийм тэр чиглэлд ажиллаж байгаа юм байна уу манай ард. За байгаа ардын хийдгүү байлаа Монгол яг энэ чиглэлээр хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллаж байгаа ийм бас юу компаниуд байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. Тийм энэ дээр яг тодруулж хэлэхэд ард санхүүгийн нэгдэл нь өөрөө 1000 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Тэгээд яг баталсан төлөвлөгөө стратегийн дагуу явдаг. Бид нэр одоогийн байдлаар нийт ард санхүүгийн нэгдлийн нийт активын 2% нь 2% нь энэ криптовалюттай холбоотой байгаа. Тэгээд ирээдүйдээ ер нь энэ чиг хандлага бол илүү тодорхойлоо явахаар бид нэр илүү дэлгэрэнгүй ажиллана. Гэхдээ одоогоор бол хоёр яг юм төсөл хэрэгжиж явж байгаа. Нэг нь ICO буюу одоо ард санхүүгийн нэгдэл өөрөө шинээр энэ криптовалют гаргаад олон нийтээс хөрөнгө татан төвлөрөөж нэг төсөл ажилуулахаар ажиллаж байгаа. Энэ дээр дэлгэрэнгүй мэдээлэл одоохондоо өгөх бол боломжгүй байгаа. Хоёрт нь болохоор энэ блокчейн академи гэдэг манайх шинээр үүсгэн байгуулсан байгаа. Техник технологийн дээд сургуультай хамтраад энэ оюутан залуус блокчейн технологийн талаар илүү дэлгэрэнгүй сургалт олгоод Америкийн бас энэ блокчейн дээр зөвлөгөө өгдөг компанитай хамтраад тэр багш нар нь Монголд онлайнаар хичээл заах талаас нь манайх ингээ бүх зүйлийг эхнээс нь ингээд фундаментын буюу одоо үндсэн суурийг эхнээс нь зөв тавиад бүх боловсон хүчнээ боловсруулсны дараа тэр илүү дэлгэрэнгүй тэр одоо олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх одоо үйлчлэгэн дээр зөвлөгөө өгөх ч юм уу те тэр зүйлүүд рүү нэвтрэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоогийн байдлаар бол яг блокчейн дээр мэргэсэн өнгө бол Монголд дараг байхгүй. Яг тэрэн дээр ажиллаад тэр бүх код нь бичээд бүх тэр гаргалгааг нь гаргадаг хүн бол одоохондоо Монголд байхгүй байгаа. Тэгэхээр бид нэр боловсон хүчний хамгийн түрүүнд бэлдэх шаардлагатай тул боловсон хүчин рүү хөрөнгө оруулалт хийсэн байна.